За бүгдээрээ сайхан амарсан уу? Энэ шинэ 7 хоногийн өдрүүдтэй та бүгдийн маань одоо зорьсон, бүх төвлөсөн ажил үйлс болгон чинь дүүрэн сайхан, дэлгэр сайхан бүтэх болтугай. Тэгээд мөн хамгийн гол чухал зүйл маань бид нар эзэн хичээвэл заяа хичээнэ гэж те Монгол ардынхаа үг дэцийнхаа сургаал үгсээр бүгдөө хамгийн сайнаар яг өнөөдөр, маргааш, нөгөөдөр гэдэг энэ 7 хоног бүгд сайхан хичээцгээе. За яагаад бүгдөө хичээцгээе гэж байгаа юм гэхээр те бид нарын хамгийн амьдралын маань одоо үнэтэй чухал зүйлсүүд маань бид нарын үр хүүхдүүд тийм учраас үр хүүхдүүдийнхаа төлөө бүгдөө амьдралынхаа ажил, төрөл, эрүүл мэнд бүх зүйлсээ бид нар нөгөө үр хүүхдийн төлөө золиосон гаргаж идэг, харамгүйгээр өгчдөг. Тэгэхээр өөрсдөө хайрлаад эрүүл мэндэд бүгдөө анхаараад дээрээс нь ажил үйлстэй төвлөрөөд хамгийн амин чухал зүйл маань үр хүүхдтэй ямар нэгэн байдлаар бүгдөө өдөртөө 30 минут цагийг гаргах цаг үе ирсэн байна. Яагаад би энийг хэлээд байгаа юм гэхээр өөрийнхөө амьдрал дээр ч хүртэл яг энэ маань надад тулгарч эхэлж байна. Одоо бид нарын хүүхдүүд өдөр тутамдаа бид нараас амьдралд нөгөө өөрөө энэ хүн болж ирж төрөөд яг энэ нийгэмдээ амьдралын энэ одоо ертөнцийн бүхэл одоо тий сайхан муухай бүх зүйлсийг ингээд толдоод нэлмэдээд ингээд хичээл сургууль цэцэрлэг гэдэг ингээд явж байгаа учраас энэ хүүхдүүдэд маань хайр хэрэгтэй байна. Хайраас гадна энэ бид нарын үр хүүхдүүд маань юу хүсэж идэв гэхээр энэ орчлон одоо өдөр тутамдаа одоо тааралдж байгаа тохиолдож байгаа ертөнцийн одоо хүүхдүүд хоорондын бие биенээ гадуурх ч юм уу тий багш хүүхдийг одоо загнах ч юм уу тэгвэл ямар нэгэн гэр бүл дотроо ах トゥ эгчдүүдтэйгээ ч юм уу одоо загнуулах ч юм уу ээж аав нь одоо тий загин зандрах ч юм уу ямар нэгэн зүйлсийг танин мэдтэй явж итэл тэрийг ойлгож чадахгүй байтал тэр дундаа ингээд юм загнуул зандрах юм богино одоо сэтгэл зүйн юм хэмжээний хүч хэл ч юм уу одоо тий ийм одоо хүүхдүүдэд ийм зүйлс тохиолдоод ирэхээр энэ хүүхдүүд маань яг өмчин хүүхдүүд чиг эцэг ихтэй байсан ч гэсэн яг эцэг ихгүй юм шиг юм өмчин хүүхдүүд чиг ингээ хайрыг хүсээ тэр арга замаасаа гарч чадахгүй ингээд нөгөөтгөн сэтгэл зүйн хувьд өөрт нь ингээд дарамт болж усээ дөрөнгөс сэтгцийн эмгэг буюу хүүхэд насны одоо гэмтэл суурн ингээд сууж эхлэдэг юм байна. Тэгэхээр энэ маань нөгөө нэг углуург нь ханаас гэх ингээд өдөр тутамдаа одоо бидний хүүхдүүд 18 нас хүртлээр бие хүн болж одоо өсөлтөө одоо эцэг эхээсээ эмээ өвгөөсөө эргэн тойрныхоо хамгийн хайртай хүмүүсүүдээсээ тусламж гуйж идэв юм байна. Өдөр тутам ямар тусламж гэхээр хайрын тусламж чин сэтгэлээсээ өөртөө хайрыг хүсэж юм дээрээс нь мэдхгүй байгаа мэдлэгүүдийг мэдж авахыг ингээд эцэг эхээсээ ямар нэгэн ах トゥ ч байна уу нэг эмээ өвгөөс ч юм уу эргэн тойрны өдөр тутам байдаг хүмүүсээ тэр мэдхгүй зүйлээ асууж тэрийг таньж ойлгох гэж ингэж хичээж ингэж амьдрд юм байна. Тэгэхээр бид нар энэ хүүхдүүдтэй өдөртөө ямар ч завгүй байсан өдөртөө 30 минутыг гаргаж явах хэрэгтэй юм байна. Тэр өнөө оройноос эхлээд би нөгөө хүүхдийн нөгөө хүнслэг орших одоо сүүлийн үеийн хүүхдүүдэд ялангуяа даамаа телевиз, зурагт, ютубүүдээс ингээд янз бүрийн одоо бид нараас эцэг эхээсээ нөгөө авдаггүй нийгмээсээ гадуурх олон улсын ч вэ янз бүрийн тоглоом тэгээд янз бүрийн жижиг богино хэмжээний бид контентуудыг үзээ тэн дээрээс өөрсдөө хүмүүжүүлж байна. Гадаадын, дотоодын тэр энэ хүүхдүүдэд нөгөө бусдыг дуурайх тэр үлгэр дуурайлтыг тэндээс өөр юмас хуралцаж өөрийгөө ингэж хүмүүжүүлж өөрийгөө сатаараад тэгэхээр сатаарах маягаар жоохон хүүхдүүд маань үзэж байгаа. Ялангуяа дама бага насны хүүхдүүд маань тэнгууд нөгөөх нь өөрт нь нөлөөлөл болж эхлэнгүүт те тэн дээрээсээ дамжраад сүнсний оршихуйд нь буюу дотоод мөн чанарын гэрлийн энерги оршихуйнуудад нь гэмтэл учирч эхэлж байна. Тэгэхээр бид нар нөгөө хүүхдүүдэд ядах нь оройд унтахаас өмнө 30 минут ч байна уу те хүүхдийнхээ их хүн ялангуяа 44 цуснаас үр хүүхэд нь бүтэж гардаг. Эцэг хүний 55 цагаан эдсээс бидний нөгөө үр хүүхэд бүтэж нийтдээ 99%-аас
ингэж бид нарын бие махбод согдсон энергийн оршихуйгаар бүтээх нэг хувийн амьсгал байдаг шүү дээ, тэ. Дотоод мөн чанарын сүнслэг оршихуй. Тэгэхээр их хүн өөрөө хүүхдийн амьдралыг заагч лөөжин байдаг. Яагаад тэгэхээр таны цусан дагаа эдсүүд чинь тэр хүүхдэд бүрдээд өгсөн учраас та тэр хүүхдийн сүнслэг оршихуй буюу цусан эдсээрээ одоо төрөлхийн эхийн цагаан одоо нөгөө дотоод сэтгэлийн одоо цагаан сүүн цагаан замынхаа цэцээр эхийн цагаан сүүг хүлээд амлуулад анханасаа та тэр хүүхдийг хүн бий болсон цагаас эхлээд хайрлаад инэрлээд тэр инэрл хайрлын оршихуйн бурханлаг оршихуйг та төрөлхийн 3 настайгаас нь эхлээ оршооцсон бичдэг. 3 наснаас дээш болохоор хүүхд нөгөө нэг жоохон мэдээ ороод янз бүр болоод явангуудаа ерөнхийдөө нөгөө буруу зөрөө үйлдэлүүд гаргаад ирэх жоохон хангинах зандрах юм асуудлууд бид нар гарч эхэлж байдаг тийм. 3 нас хүртэл бол бурхан шиг бид нар хайрлаж байдаг. Тэгэхээр та өөр амьд их хүн өөр амьд бурханлаг орших учраас хүүхдээ орой болгонд тутам тэр зулаагийн сайхан нэлээд сүнсний дотоод мөн чанарын оршихуйтай нэрэ тэр өдрийнх нь гинтлийн дор нь одоо засаж өгөөд, өрөөж өгөөд тэгээд амар амгалантай хүүхдээ сайхан сүнсийн жоохон янзалж энергийн сайхан цэвэрлэж өгөөд ингээд нэг дом маягийн юм хийгээд уламжил өвсөй ёс заншлаараа донхон хэмжээний дом маягийн юм хийж өгөөд хүүхдээ унтуулахад бол тэр хүүхдийн нөгөө өдөр нь телевиз зурагт одоо тэр юугээрээ гар утсаараа эсэн шидийн юм үзээд энерги оршихуй, сүнслэг оршихуй гимтээд тэгвэл өдөр нь гэрээсээ гэр дотроосоо гэр бүл дотроосоо бас сөрөг эрчим энерги аваад тэд нартай гомдох ч юм уу загнуулаад зандруулаад захиулаад ингээд нөгөө бид нар ч аяа зохино шүү дээ хүүхдээ хүмүүжүүлэх тэр болгонд нөгөө гомдсон байж болно тэр өдөртөө тэгвэл тэр цэцэрлэг байна уу сургуультай очиод ямар нэгэн байдлаар багш нараас одоо хүүхдүүдээс янз бүрийн юм суралцах үг аваад одоо дуурайч хэлэхтэй буруу үг хэлгүүд одоо янз бүрийн үгний зөндөө эцэг гэхээсээ дуурайч хүүхдүүд бас гэр бүлээсээ суралцсан юм сургууль цэцэрлэгтээ очиж гаргаж идэг. Тийм учраас тэр бүх зүйлс болгонд нөгөө нэг гомдох бусдаа гомдох жоохноосоо гомдох буруу зөрөө зүйлс ингээд сэтгэл зүйн хувьд нь баг гэмтлүүд орж ирж байгаа сүнсний оршихуйд нь тэр нь нөгөө гэмтлийн энерги орж ирээд дээрээс нь одоо бага насны гэмтлүүд бий болдог. Тийм зүйлсүүдийн өдөр өдөртөнд дөрөв дом маягаар засаж өгч яваа. Ингэж заснаар яаж байгаа юм гэхээр нөгөө энергийн зов болсон учраас энергийн зов сүнсний оршихуй чинь цул энерги болсон. Тийм учраас бид нар нөгөө хүүхдүүдээ цаашдаа гэмтэл багтаа мөн эхийн энерги хайр нэгүслэр хайрыг оршоож өгөөд орой болгон өрөөгөө төхөөр тэр хүүхдийн амьдралын цаашдын зам нь тэгшрээд өрөөлийн үгээр тэгширж явна. Та ялангуяа даамаа энэ орой болгоны энэ хүүхдийнхаа зулааг илж гэмтлийн засах, дон зан үлийн өрөөлийн үгийг тавих, магтаж сайшаах, цагаан сүм зам татуулах энэ зүйлс маань бидний одоо үр хүүхдүүдэд ядах нь өдөртөө завгүй ажилтай одоо ямар завгүй хүүхдүүдтэйгээ байх тийм орчин байхгүй бол ядах нь орой унтахаас өмнө 30 минутын нэг хийгээд их юм бол энэ хайр, инэрл хайр чинь нөгөө хүүхдэд чинь бусдыг хайрлах оршихуй гэж юм бас бүтээж өгч байгаа цаашдаа. Тэгэхээр таныг их гэдэг хүнийгээ насан туршдаа зөв хүнд итгэж хайрлаж тэр хайрын оршихуйдаа сүнслэг оршихуйд нь оршиж өгч байгаа. Өвгдээсүүд маань дээр үед нөгөө нэг бутаараа гэр бүлээрээ ингээд сууж байгаа үлгэр домог яриад, түүлс яриад тэг хүүхдүүдтэй тэр үлгэр домгийг ярьж байхдаа ингээд нөгөө хүүхдүүд тэрийг зүрх сэтгэлээсээ сонсонгуудаа шүнэн бид нар ч гэсэн унсан ном үлгэр сонсон үг шүнэн зүүдлээр тэр зүүдэн дотроо тэр гол дүрдэн ороод ингээд тэр чинь нөгөө нэг шүнд хүүхдүүдтэй үлгэр домыг уншиж өгдөг уламжил өв соёл яс заншил маа цаагаараа хүүхдийг оройд нь сүнсний оршихуйд нь засал хийх маягаар хийж дом маягаар дээрээс нь тэр хүүхдийн 100% хүмүүжлэлт нь буюу ирээдүгийн одоо ерөөж буруу юм хийх юм бол ийм алтертэнцүүсээ юм хатаажийн 15 толгойтой мангас идэм байна. Ингээд залгаад ингээд нарчгүй болоод хав харахгүй ертөнц болох юм бол одоо харахгүй дунд бол хүн ингээд гэрэл гэгийг бол амьдарч чадахгүй цаад утгаар ингээд үлгэр домог маягаар алтертэнцүүс байгаль дэлхийгээ хайрал байгаль юм болгон өөрөө амьтай эзэнтэй юм болгон цаана ингээд бид нарыг үргэлж мөнхийн дагаастаа биднээс өшөөг аваа явж идэм байна гэдгийг үлгэр туйлсаар ингээд бид нарт ингээд
өвлүүлээд үлдээсэн байгаа аахгүй юу зүрд зүгсээр. Тэгэхээр энэ нөгөө оройны энэ домзаан үйл болвол маш чухал юм байна гэж үндэслээ. Би чи өөрөө нөгөө жоохон бас хүүхэдтэй манай хүүчин бас одоо 3 дугаар ангийн хүүхэд байдэ. Тийм учраас яг өдөр ингээд өвлөөжөнгөө хүүхэдтэйгээ 100% ингээд нөгөө хүүхдэд анхаарлаа тавьж чаддаггүй нөгөө ингээл гараал амьдрал гэр ажил энэ тэр гэл ингээд нөгөө хүүхд маань даргааруудаас телевиз сургууль бусдаас нийгмээс энэ тентхийн юмнаас суралцсараа байгаа хүүхдээ ажаад байсан чинь сүнсний юм оршин цаагуур аим гэмтэл рүү ингээд орцсон. Зөвхөн тэр хүүхдэд одоо юу хүүхдтэй гэхээр энэ хүүхдэд хайр. Эхийн хайр мөн дээрээс нь эцэг эхийн хайраас гадна 30 минут ядахны илгэндээ тэврээд чин сэтгэлээсээ тэврээд тэгээд зулаагийн сайхан илээд уламжлал өв соёлоороо өлөр домод хойсч юм тэр зүйлсийг сайхан гоё өргөөлөөр ингэж тавьж өгдөг юм дом зан үлийг хийя гэдэг. Өөрийнхөө бас хүүдээр энэ заслааг ингээ та нартаа пэйжээрээ дамжаад орой болгон 21 цагаас хамтдаа нэг 15-аас 20 минут доо бүгдөө тий. Тэгээд та өөрийнхөө дараа нь өргөжлүүлээд өөрийнхөө өргөөлүүдийг тавьдаг ингээ нэг дээдл 30 минут хүүхдээ сайхан илгэндээ тэврээд тэрвэр дүүр хайрын өгөөд өрөөж өгөөд сүнслийн оршихуйг нь сайхан засаж өгөөд ингээд яах нэ. Тэгээд яг хамтдаа нэг бүгдөө нэг энэ 7 хоног хий. Тэгээд та бүхэн цаашдаа таалагдах юм бол 7 хоногийн хагас бүтээсээ өдөр болгон ч юм уу орой болгон бүгдөө энийг хөтөлбөр болгоод бие биендээ гоё суралцаа цаашаагаа ингээд хамтдаа явъя. Үүгээр дамжаад өдөр тутам хүүхдтэйгээ байж чаддаггүй цаг заавгүй энэ цаг үед бүгдөө оройд өөр хүүхдтэй 30 минутыг зарцуулъя. Тов болцсон хойно нь бол хүүхдүүд бид нараар төврүүлээ, зулаагаа илүүлээд тэр гэмтлээ засуулахгүй шүү дээ. Том болох тусам хүүхдүүд чинь тэгэл за дургуйцал ингэн. Тийм учраас жоохон дээр нь одоо боломжтой байгаа дээр нь хүүхдүүдэд бид нар гэмтлийн засаад ирээдүйн сүнсний оршихуйд нь суух юмыг суулгаж өгөөд энерги хайрны хүслийг өснөд ашигтай тал нь юу гэхээр ирээдүйд таны тэр өрөөлөө тэр хүүхдэд хурж амьдралын заманд гიშрээд дээрээс нь насны бүгсэн чинь эцэг эхийгээ ялангуяа ээжигээ хүндэтгээд ээжийнхаа ярьжсэн тэр хэлжсэн үг болгонд амьдралдаа болохгүй сайхан болж байгаа зүйлс болгонд инхээр нэрэ болдгүй юм шүү. Эн чинь бас ертөнц чинь өөрөө цаана эзэнтэй оршихуйтай энэ хүн гэдэг зүйлстэй чинь дайсагнах юм бол дайсан бэлтчих юм бол бид нар чинь энд оршихонд ингээд бие биендээ өстөн дайсан болоод яваадах юм бол цаашдаа миний амьдралч дээшлэхгүй ус орманч дээшлэхгүй гэдгийг хүүхдүүд маань ойлгож аваад уламжлал өв соёлоороо өвдөөсүүд маань ямар их агуу зүйлийг энэ ус оронд маань бид нар бүтээж өгч ий гэдэг ингээд энэ мэтлэн хүүхдүүд маань оршигод өгөх юм бол алсан боддог болно. Яг тэр сүнсэнд нь бүгдөө суулгаад дотоод өдөрт гидлийн засаа дээрээс нь сэтгэл зүрхэнд нь кодлоод өгч байгаа юм. Тархинд нь ч кодлож байгаа, зүрхэнд нь ч оршигод өгч байгаа. Тийм учраас ингээд нэг ийм зүйлс яг одоо цагт хийвэл их чухал юм байна гэж миний олж харсан. Тэгээ өглөөний минь манайхаа тэгээд бүгдөө та нар маань тэгээд завтаа сайхан хүмүүсүүд маань байх юм бол өнөө оройн 21 цагт надтай хамт яг хүүхдүүдээ сайхан тэврээд өөрөөрөө тэгээд орон дээрээ ч болно, хаан ч болно. Чи чимээгүй бүх утаснуудаа сайхан телевизээрүүдээ унтраагаад шууд би пэйжээрээ за эхнийхээ ингээд хүүхдийнхаа дотоод сэтгэлийн мөн чанар буюу сүнслэг оршуулгын засах одоо гэмтлийг засах цаашлаад амьдрал ахуйг өрөөж өгөх хүмүүсүүдийг бүгдөө бүтээж өгнө. Тэгээ мөн ээжигээ хайрлаад ирсэн ээжийн үг нь сайн орсон хүүхдүүдийн амьдрал их сайн явдаг. Тэгээд мөн даамаа бол ээжигээ хүндэтгэж байгаа хүн бол хүний эхнэр хүн болсон ч эхнэрээ авсан ч айгүй эмэгтэй хүнийг хүндэтгэж хайрлаж байдаг. Хүний эхнэр болсон ч өөр хүүхдээ цааш нь яг тэр хийхэн хайрыг уламжуулдаг. Өөр хүүхдээ бас тэгж өргөж хайрлаж явдаг юм. Бид нарын уламжлал өв соёл ёс заншлын гол одоо үнд зүйл нь юу юм гэхээр энэ бид нар бие биенээсээ одоо өвдөөсөөсөө уламжлал өв соёлоосоо сэргээн
дотоод мөн чанараасаа өөрсдөө амьдралд хэрэгжүүлээд хэрэгцсэн зүйлсээ үр хүүхд рүүгээ цаашаага зөв замаар нь хэрэгжүүлээд өгөнгөт үр хүүхд маань тэрийг амьдралдаа хэрэглээд энэ чинь бас маш чухал хийсэн гэж дээ. Уламжлал өв соёл чинь ёс заншил маань үг дэсүүдэн маань энэ дом зан үйл те явдал одоо зам мөр зөв явах зам мөр болгоно энэ үнэтэй хийсэн юм биш дээ. Энийгээ би амьдралдаа хэрэгснээр ийм сайхан сайжирж байна. Тийм учраас энийг үр хүүхдүүд маань өдөр тутамдаа цаашаага үр хүүхдүүдээ өөрсдөө амьдралд хэрэгжүүлээд үр хүүхдүүдэд уламжлалтад ингээд явдсан байна гэдээ ойлгоод авна. Энэ бол бид нарын хамгийн үнэтэй том зүйл гэж. За ингээд талархъя. Тэгээ өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Нэрээ тийм нөгөө мессенжер дээр янз бүрийн нөгөө хүмүүсүүд ховын мессенжерүүд ирсэн галаа яаж дахих уу одоо хэдэг өдөр дахих уу гэдэг янз бүрийн асуусан байсан. За гişг жаргал би бол тэ бөөч биш ламч биш. Би зөвхөн уламжлалт өв соёл ёс заншлаа судлаад мэдээж өөрөө би бясалгаач хүн маш их олон жилээс 2006 оноос хойш бясалгал хийсэн. Шашин номын хувьд бол би сүүлийн үед судалж эхэлсэн. Тэгээд бүх талаас нь судлаад сүүлийн 3 жил ерөн дэлхийн улс орноор олон улсын бясалгал дээрээс нь библийн шашны орон сургууль гэдэг ингээд бүх зүйлсийг би өөрийнхөө хэмжээс сурсан. Корон судрыг хүртэл би сураад тэнд миний хүртэл зүгээр сураад биш шүү, зүгээр судлаад судалсан шүү. Сурсан эрдэмтэн ерөөсөө надад байхгүй. Тэгээд хамгийн гол зүйл нь надад библийн пастор их мастер багшч байдаг. Одоо аалахын шашинтай корон судрыг одоо бусдад заадаг одоо тийм багшч байна. Буддийн шашны одоо том мастер эрдэмтэн багш нарч байна. Янз бүр талаасаа их бясалгаач багш нарч байна. Мөн цагаан холдоо одоо бишнагийн бясалгаач хүмүүсүүдч байна. Яагаад тэгэхээр энэ бүгдээс би зүгээр суралцсан юм. Тэр суралцаад энэ ертөнцийн цаад оршихуйн юу юм бэ гэж суралцчихсан. Эндээ удаас би хамгийн олж авсан зүйл бол үнд зүйл маань үндсэн оршихуй маань уламжлал өв соёл шиг охин юм байна. Уламжлал өв соёл ёс заншил маань хамгийн дээдийн охин юм байна. Яагаад тэгэхээр өв дийдсэн маань өглөө босоод цайгаа чанаад галаан түлээд эхлээд ариун сайхан галаа тэр утаа унаараа тэр ариун галаар өөрсдийнхөө заслыг тэр өдрийнхөө шөнийхөө гинтлийн заслыг засчдаг байсан юм. Гал ямар чухал юм бэ? Тэр бид нарын бие махбодны төлөвлөлт гал чинь нэрэг үүждэг. Сэтгэлийн гал, нүдний гал, итгэлийн гал, сүнс, сүлд, хямар монголчууд энэ гал устаа ямар ойрхон холбоотой толботой төрсэн хүмүүсүүд юм бэ? Энэ бүх ог шимүүдийг чинь ерөөсө бүгдийг ингээд базаад бид нарт нөгөө нэг уламжил өв соёл ёс заншлын маань өглөөлөө үлдээсэн. Тэгэл өглөө босоод цайгаа чанангуудаа эр хүн бол гэрийн эзээ. Эр хүнгөө бол энэ айлын амьдрал ерөөсө дорд явна. Яагаад дорд явж байгаа? Эр хүн гэдэг чинь гаднаас орж иж байгаа байгалийн хүчин зүйлс ороод ирэх юм бол бид нарыг хамгаалдаг. Дайн дажинд бид нарын өмнөөс явж дайтдаг. Эр хүнгүү айлд ямар нэгэн гадны явуулын танихгүй хүн ороод ирэхэд эр хүнгүү байх юм бол дээрлэгдэг. Хүүхэд эмэгтэй хоёр гэж юм бол дээрлэгэн тий. Тэр айлыг яачиж магадгүй. Тэгэхээр эр хүний сүр хямар гэдэг чинь ямар агуу юм бэ? Тэгвэл эр хүн өөрөө галарчин үнээрээ өндөртөө эр хүн өөрөө энэ гэрийн эзний маш юм цаанаасаа галтаа зугтай юм хямартай хүч чадал барь чадaltaа төрсөн юм бол тэр эр хүн чинь гараад эд баялыг олж ирдэг байхгүй юу? Тийм учраас тэр эд баялагын эхнэр хүн нь ариун галын манаад олж ирсэн эр нөхрийнхөө эд баялагын тэр олж ирсэн эдийн засгийн зөв замаар сайхан зарцуулаад арвижуулаад тэрийн үр хүүхдийн зөв замаар хүмүүжүүлээд ингээд энэ өрх айлын чинь энэ гал голомт гэдэг чинь яг юуийн хоёр эхнэр нөхөр хоёр гэдэг чинь яг юу ингээд ирэхээр яалчгүй ариун гал ариун галаа ариусгаж дахих ёстой болчиход байгаа юм. Яагаад гэхээр хийсэн алдаа болгон чинь ариун гал голомт руу чинь нүүгэд ороод ирээд голомтыг чинь ингээ юутай хүүтэй дахиад эр хүн хямаргүй болоод эхнэр хүн одоо эр хүний хямар сүлдгүй болоод өнгө түүн дээр нь дөрвөлөөд эмэгтэй хүн чинь усын эрчим өндөр ихтэй байдаг учраас эсэн шидээр ингээд нөгөө үг аваа эр нөхрөлгөө хаалтаад ингээд хилээд эхлэнгүүт уур уцааранда янз бүрийн үг хэлэнгүүт тэр нь нөгөө том чатаг болоод улам нөгөө
гэр орныгоо дордуулж байдаг. Гадагшаа талаасаа усын барилт гэж яриад байгаа нь байгалийн ямар нэгэн буруу зүйлсийн алдаа хийсэн бид нарыг буцаад байгалийн эрчим үнээр буюу далдчин энергийн лусгадаг оршихнууд пад гэж барьчижийдэг. Гаднаасаа бид нар ямар нэгэн хүмүүстэй мууцалдаад эд хөрөнгө мөнгө янз бүрийн зүйлсээсээ ингээд хүнтэй одоо тэг юугаар атаатан дайсан болж ирлээ шүү дээ. Эхлээд хүүхд насндаа сансргүйгээр заяаны хань бишвэж байгаа суугаад өр хүүхдтэй болоо салгах ч юм уу. Тэнгүүт би бинийгээ тэг монголчууд энэ ганц дутагдал байдаг. Ямар дутагдал гэхээр юу ч болж исэн би нэгээл ерөөсөө ингээл муухай үгээр хэлээл тэр үг болгон дом зан үйл болж идэг. Жишээ ярихад нэгнээсээ мөнгө за хэний ч амьдралд мөнгө хэрэгтэй мөнгө зээлдэг нэгнээсээ зээлэл үр зээл тавиал амьдрдаг тийм би биенээсээ хоол хүнс одоо би биенийхээ өнгөн амьдралаас болоод тэр шунал гэдэг эдийн том зүйлсээс болоод бид нэр хүнтэй мөцөлөнгөө дайсан би болов. Дайсангаа би болоод ирэнгүүт нөгөө цаг хугацаанд нь юм авч чадаагүй ангууд нөгөөх нь уурлаад хүндээ нөгөөхнийх нь амьдралч хэрэгтэй байдаг. Гэтэл ерөөл тавьж байгаа болохгүй. Хурдан энэ хүний ажилтнууд миний юм өгөөсөн. Тэгэхин орол муу гэж үзье. Ставлын чинь ингээд өгье гингүүт л нөгөөхнийх нь юмч бүтгээ байгаа л өөрийнх нь ч нөгөө анх юмчлал ингээд сарнаад өөрийнх нь амьдралж байгаа. Тэгэл би эндээ шидэл би биенийхээ 9 шидээр үг аваагаар ингээд гэр дотрооч хайнижил дотрооч гадагшаа тэр найз нөхдөд өөж хатуу амраг садандаа ч ингээл тогоон дотроо ажил дотроо ингээл өстөнгүүд би болоод эн чинь нөгөө нэг голомт руу чинь пад гэж таггаж орж далдын хайр хүчээр хар цагаан хил ам чинь голомтын чинь бацаад ингээл үр удмаар чинь ингээд нөгөө удам дамжсан хараалт чадгаа дамжлагтай айл байна гэдэг чи үгээр дамжигдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бүх зүйлсийг та нар өөрсдөө мэдэж аваа. Мэдэж авсныхаа дараа тэр ариун сайхан гал гэж яг юу вэ? Галчмын нэрэг гэж юу вэ? Ариун галыг дахихаар тэ өрх айлын эдийн засаг амьдрал ах уу эрүүл мэнд яагаас сайжирдээ тэр дахилгаар яг юу болдгийг энэ талаар мэдээд аваач юм төлбөргүй ингээд лекц хийгээд үгээ гэхээр манайхан нөгөө эрдүү яаж та нар мань лам буу багш нараар ариун галаа ингээд дахиулж явахдаа энд чинь юу болдгийг юу болж байгааг өөрсдөө бас мэддэг болчих юм бол та нар чинь одоо ингээд дотроо бясалгалаад тэр савндуулаад боогдуулаад тэр бом заслаа хэлж явахдаа өөрсдөө бас юмаа мэдээд авна шүү дээ тийм үү. Тэрнээс би айлын гал мал тагтахгүй байхгүй юу манайхаа. За тэгээ үүн дээрээс юу ярьж байгаа юм бэ гэхээр нөгөө ямар өдөр галаа тахих вэ гэж асуугаад байгаа. Дээр үед хүнөө үед чинь ариун галыг одоо энийг бигшиг жаргал би яриаг л дээ. Ер нь бол судлаачд бас ингээ үзээд тэр чинь та нар өөрсдөө уламжлал өв соёлоос судлаа үг төгөөс судлаад үзэх юм бол тий би тийм судалж мэтлээ сүйд болоод хүн бэдгүй бас өөрхөн хэмжээс судалсан. За тэгэхээр галыг эхнэр хүн хүүхдтэйгээ явж байгаад хүнөө үед дараад тэгээд ариун галыг үүсгэжсэн байхгүй юу. Тэгээд ариун галыг олоод тэгээд эхнэр хүн одоо галыг манагч өр хүүхдээ тэр галаа асааж мандан бадрага хоол цайг хийгээд дулаацуулаад тэр галыг ингээд мөнхийн галыг ингээд дөлөг байлдаг галын манагч хүн байхгүй юу. Тэгэхээр эхнэр хүн ч дахиж болно. Тэгвэл эр хүн нөгөө төрлийн одоо өндөр гал эрчимтэй галт ертөнцөөс бид нарыг хамгаалах гэж гэр бүлээ ус орноо хамгаалах гэж ирсэн юм сайхан галтаа цогтой хямралтай эрчүүд маань тийм учраас эр хүн гэрийн эзэн учраас ариун галын тахилгыг аль алин ч хийж болдог байхгүй юу. Тэгэхээр өдөр судрын хувьд бол би мэдэхгүй. Зөвхөн миний хувьд бол галаа намар 9-10 сард одоо тийм бүх одоо байгаль дэлхийгээс бид нарт гал эрчим энерги хамааралтай энэ бие махбод маань хамааралтай өглөө болмос усууж, хоол хүнсийг идэж, тэгээ бид нар чинь байгалийн амт тахгүй юу. Энэ бие маань бол байглаас цаа ямар хэлдэг. Тэгэхээр энэ тоосон цур болоод бордоо болоод хөхтэй бид нар энэ бахан бие усгаад хүн цагийн ирэхээр эн чинь хэмжээтэй. Идэж уух хоол хүнсийн хэмжээтэй, амьдрах цаг хугацаанд ч өөр хэмжээтэй, бүхэн хэмжээтэй. Хүний буян хөдөлгөөн соёл хэмжээтэй гэдэг шиг. Тийм учраас хавар намар одоо тэр байглаасаа одоо гişиг буйнаа даландуудаа тэгээ бас байгаль дэлхийгийнхээ оршихуйг хариуцгаад тэр жилийнхаа юмыг сайхан гоё одоо ариун галыг тахилгаа хийж болдог. Бүтүүний урд өдөр бол 7 хоногийн өмнө тэр жилийнхаа өнгөнөөс свийг арилгаад ариун сайхан галынхаа тахилгыг тагчд юм аа. За мэдээж тэгээд жилдээ нэг 2 удаа тагцсан байх сайхан болно. За нэг сэв өндөртэй айлууд бол ханш нэгдгээр
өөрсдөө төрсөн нутгийнхаа уул усны тэр оршихуй дээр байгаль дэлхийдээ гараад ээж аавынхаа гал голомтон дээр очиод ханш нэгдэх үеэр бас галынхаа ихтгэлийг хийж болно. Тэрнээс ариун галын дахилга гэдэг чинь юм чинь тусдаа. Дээрээс нь ариун галаар том зан үйл хийн гэдэг бол бас тусдаа зүйл гэдэг. Тэгээд тэрүүгээрээ бас өөрийгөө ариусгаад гал эрчимгүй бие өвдөөд ажил ус бүтэхгүй байгаад юм бол бас тэрийг бас донзан үүсээр бас хийж болох бас боломжтой. Яг тэгэхээр энэ бол нөгөө эзэн Чингис хаан маань дэлхийн талыг эзэгнээ явж байхдаа өвдөөсүүд маань галгүй цоггүй тэр үед бүх шашин байсан. Бүх шашин. Сортон хатан хүртэл загламаага ширээл морин тэрэгэн дээр явдаг гэсэн шүү дээ. Та нар түүхүүдэд үзэхгүй юу? Тэр үед тэнгэр нь байсан, бөөнөр байдаг байсан, дуудаагийн шашин ч байдаг гэсэн бүх шашингуудын дом зан үйлүүд бүгд л байдаг гэсэн. Энэ ус орон болгонд өөрийн дом зан үйл эртээр үес би нэгийг хийжсэн тангад хүртэл тангад усаас ирсэн хараалцдаг хүртэл одоо манай өглөөргөн тэ манай өгдөөдсөн Чингис хааны маань үед иржил байсан те та нар өстэй мэдж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлсүүдээр нөгөө нэг даалт ертөнцөөстэй эхнэр хүн хүүхдүүд нь эцэг эхүү одоо тэр эрэгтэй хүүхдүүд нь одоо цэрэгт хүчээр аваад өгөөл ингээл ус орны ингээл дайгтаал дайрлал ингээл явангууд мэдээж хүн болгонд дургу бүгд л дом зан үйл харагддаг үг ярьж ирсэн. Энэ үед Чингис хаан маань нөгөө баатарууд, хаадууд нь галгүй цогцолонгод гал түүдэг галаасаа гал руугаа ордог гэсэн. Энд чинь сүнсүлт ямар гурвчин сэрхгээд сэтгэлийн гал, нүдний гал, итгэлийн гал нь сэрж байгаа цаагаараа ариун галаар чинь 50 метрийн цаана түүдгээр чинь ариусгал явагдаад мөн дээрээс нь тэр утаа, унаар тэр бүх зүйлсээр чинь бас өөр оршихуунууд хооллож унтлагдаад тэгээ нөгөө нэг ариусгал байдаг тэр статик төвлөгөөгөөрөө бас дайгдаж ингэж явж исэн. Зүгээр нэг иймэрхүү түүхүүд байдаг шүү. Заяа. Тэгэхээр та нартай юу ч хэлж байгаа юм бэ гэхээр те ариун гал хамгийн гол нь ариун галынхаа тахилгыг хийхтэй биш. Тэгэхээр ариун гал гэж яг юу юм? Бид нарын одоо даалт ертөнцөөс байглаас ирсэн тэр гал эрчимийн нэрийг байглаасаа юутай энэ бид нарын ариун гал болон дээр үеэсээ холбоотой одоо надтай яагаад холбоотой байдээ? Буруу зураг юм хийхээр яагаад бид нарын амьдралд ингэж нүлгүүлдэг эрүүл мэнд эдийн засгуудад тэгвэл тэр нөгөө одоо үед дамжсан хараал дон зан үйл читгч нь яагаад би болж үүсдээ эцэгийнхийн ариун одоо гал боломтны ариун одоо эрчим энерги гэж яг юу юм энийг бид нар яаж зөв өршгөөж авч явах ёстой энэ дээрээс одоо галын бурхан эднэр нь одоо ямар оршихуйнууд цаагаараа ирдээ юу болдгийг өвдөсөд маань яг хийн яг энэ өвдөсөдийн гал боломтны хийсэн юм тэдэн үед дамжижээгээд тэгвэл эн чинь ямар очтой ингээ нэг жохон мэдээлүүдийг өөрсдөө та нар дотор ч бийж байгаа. Тэгээ тэр мэдээлэл чинь би зүгээр л нэг өөрөө мэдж байгаа өөрөөгөө олж гисэн юм дээрээс та нар сэргээгээд ингээ ярьдангүү та нар за сэрээд одоо нэгсэндээ нүрээ нэг та савндаад нэг цэвэрлээд угааж байгаа за гэд байгаа юм чинь сэргээд үндсэн оршихуйд дээр чинь бүгд бийж байгаа. Тэгэл та өөрөө тэрийгэ мэдээд ангуудаа за тэгвэл ингээд ариун галыг ариун байлгах хэрэгтэй байна. Ингэж байлгахын тулд би өөрөө зөө явах хэрэгтэй байна. Үр хөвгтүүдтэйгээ хань ижилтэйгийн эр хүнээ би хүндэтгэх хэрэгтэй юм байна. Эр хүн чинь гал эрчимтэй учраас энэ эр хүнгүй бол миний амьдрал явахгүй юм байна. Эрэгтэй хүүхдээ хүндэтгэж одоо тэгээ галтаа цогтой хүчрэх үсэхгүй бол энэ хүүхд чинь цаашдаа одоо эхнэр аав нь үр хүүхдтэйгээр нь ус орноо манж авч явна. Ийм учраас том үүрэг хүлээж штеп юм чинь. Тэгэхээр энийг л та нар мэдэж аваад өөрсдөө бас цэвэрлээд ариусгаад энэ аягүй чухал юм аа. Тэгээд дараа нь их технологиудаа өөрсдөө хийгээд сурчаар үр хөвгтүүд чинь дагаад энийг хийгээд гэдэг юм байна. Тэгэхээр та хэд маань тэр галын тэр нөгөө тахилгын өдөр судар мудар асуугаад байгаа тэр зүйлсээ бас өөрсдийнхөө одоо асуух зүйлээ дээр нөгөө шүтдэг багш одоо нараас асуугаад календараа хараад өөрөөр гал ариун галынхаа тахилгыг хийж болно. Тэр бол та бүгдийн өөрийн чинь одоо дотоод мөн чанараа орших шүү дээ. Хүн бол өөр хөрвөл амьдраараа миний хувьд бол хүн үзэдгүү үзүүлээ байрыг тэгдэг би ерөөсөө хүн үзэдгүү шүү. Би зүгээр өөрөөгөө л олж иж байгаа энэ орчлон орвоогоос нэг энэ цаг мөчтөл нэг одоо өмнө нь буруу зураг алдаа гаргаж ирсэн бол одоо тэрийгэ тавтахгүй байя. Зүгээр л өөрийгөө энэ орчлонд нэг зөв аваад явчихъя. Энэ бусдад нэг одоо гай болохгүй шиг те бусдад төв бодохгүй шиг. Тэгээ өөрөөхөө ирсэн тэр нөгөө өөрөгт одоо үндсэн одоо ажиллаа хийгээд
тэгээд өөрт оногдсон үйл яврын барилгаар ирсэн үр хүүхдүүдэд нэг зөв хүмүүжүүлээ те. Тэгээ өөрийнхөө энэ зовлонгоо нэг аятайхан шиг жаргал болгож хувируулаад тэгээд энэ зампуудыг нэг хүний ёсоор өгөхөд явчихсан л гэж боддог нэг хүн байгаа шүү. За яг хөө миний хувьд та хэдтэй энэ мэдлэг оюуна яагаад ингэж чадчихнэгээрээ хуваалцъя гэдэг байгаа юм гэхээр гол миний үндсэн оршихуй бол уламжлал өв соёлоо та бүгдийнхөө одоо өөрсдийн чинь мэдж байгаа зүйл чинь одоо төр танарт хаагдсан гэж олон зарим нь мэдж байгаа. Тэрийг жоохон сэргээж өгөөд хамтдаа бие биендээ хуваалцаад ингээд үр хүүхдээ зөв хүмүүжүүлээд амьдралаа багаар жоохон дийшлүүлээд өдөр тутам ирж байгаа энэ янз бүрийн одоо энергийн дом зан үйл гаднаас ирж байгаа өөр улс орноос ирж байгаа дотоод одоо энэ бүх энэ томоохон юм дайсан шиг юмнууд ингээд явагдаад байна. Энэ бүх зүйлээ бүгдөө өөрсдийнхөө хэмжээнд өөрсдөө зөв авч яваад өөрсдөө хэмжээнд уламжлал өв соёлоор жоохон дом зан үйл хийгээд хариулаад өөрийнхөө өдөр тутмын амьдралд орж ирээд байгаа зүйлсээ засаад ингээд явчихъя л гэж яриад байгаа. Тэрнээс биш өөр одоо нэг мундагта та хийдэгтэй ингээд та хийдэгтэй одоо нэг өөрийгөө шүтүүлэх гээл те нэг амар мундаг хүн болохгүй бол одоо ингээд олон төмөнд нэг худлуурмаг юмар ингээд нэг яриад ингээ гэсэн надад тийм ямар ч бодол санаа байхгүй ямар нэгэн хүнийг хуурж одоо тий худлаа өмнө гэр оронд нь очиж одоо тэр гал боломтны татхын хиймээ гэсэн юм надад тийм санаа бодол юу ч байхгүй шүү. Зүгээр анхан шатны л нүг самдаж угаах зүйлсийг та бүхэндээ заагаад хамтдаа ингээд хоорондоо солилцоод мэдгээ солилцоод тэгээд нэг одоо асуудлуудаа сайхан гарцуудаа гаргаад ингээ хамтдаа хүл халгаа явъя л гэсэн нэг юм одоо ээж хүн байгаа. Тий за ингээд талархъя тэгээд өдрийг сайхан өнгөрөөгөө өнөө орой 9 цагт үр хүүхдүүдийнхэн сүнсний оршихуйн гэмтлүүдийг засаад үр хүүхдэд өрөөх дом зан үйлд хамтдаа одоо гоё хуваалцъя. Уламжлал өв соёлын заншлаараа тэгээ үр хүүхдүүдийн амьдралын замыг засаж өгье. За тэгээ та бүхэн маань орой 9 цагт яг өөрсдөө хүүхдүүдийг тэрврээд илгэндээ сайхан тэрврээд би ингээд тэрврээд шууд лайв хийн. Тэнгүүд яг та хэд маань дуурайгаад ингээд надтай хамт ингээд хийгээд суралцаад тэрийг амьдралдаа хэрэгжүүлээрэй. За би ч гэсэн нөгөө та хэдийнхэн буян өөрийнхөө бяцхан жоохон хүүхдээхээ сүнсийг жоохон засаад амьдралын жоохон тэгшлээд гэмтлүүдийн жоохон засахгүй болоод энэ хүүхэд наснд болцсон тэр одоо тэр амьдрал танилцаж дөнгөж явж байгаа энэ нийгэмд юу ч мэдэхгүй явж байгаа энэ нийгэмд хүүхдүүд маш их гэмтчихээн. Тэгээд маш их энергийн даргалтанд тэр нь орж ирээд сэтгэл зүй буюу сэтгэл санаанд нь ингээд хямрал ороод ирэнгүүт тархинд нь коодлогдож үлдээд энэ хүүхэд насныхын гэмтлүүд нь яванда амьдралд нь маш том одоо алдаа болж гарч ирдэг. Тэгээд ажил үйлсэнд бас том бацад болж гарч ирдэг. Тийм учраас даамаа энэ гэмтлүүдийн бүдэр нэг хурдан засяа л гэж бодож байгаа. За баярлалаа. Талархлаа хүргэнэ. Өнөөдрийн та бүгдийн маань зорсон ажил үүс болгон дүүрэн сайхан дэлгэрч ертөнцийнхөө наран дэвэгдэж 9 үеэрээ жаргаж явцгаах болтугай. Ариун сайхан галынхаа тахлыг хийгээд ариусгаж бүгдөө гэр орноороо сайхан ариун сайхан болж сэтгэлийн ариусгал авч итгэлийн ариусгал авч галтаа цогтой болцоогоороо хямрал ундаатай болцоогоороо тэгээд Монгол уламжлал өв соёлын заншил маань үеийн үед үрийн үрд дэлгэрч явах болтугай. Монгол улсын маань гал голомд үеийн үед үрийн үрд мандан бадарч Монгол улс маань оршин тогтнож энэ ертөнц хорвоо хов хоосон болоо үгүй хоосон болно шүү дээ гэж нэг тэр хүртэл Монгол гэдэг улс мандан бадарч Монгол улсын маань туг мандан бадарч явж байгаа болтугай. Монголчууд маань маш агуу сайхан хүмүүсүүд байдэн шүү. Та нарын маань дотор байгаа энэ мөн чанарууд чинь үнэхээр агуу гоё гэгээлэг. Монгол хүн арга бэлгээрээ, хятад хүн залиараа, төвд хүн аргаараа гэдэг тэр үгээс үүдээсүүд мэн ингээд үнэхээр гайхалтай юм билээ монголчууд бид нар чинь монгол хүн болж төрсөнд талархъя нэрээ талархаж амьдрий те. Үнэхээр энэ цаг үедээ талархаж амьдрья. Тэгээд та бүгдэд чин сэтгэлээсээ баярлалаа, талархлаа. Тэгээд та бүгдийн маань энэ 7 хоног яг одоо цагт өнөөдөр та нарын маань бүх зорьсон ажил үйлс болгон чинь дүүрэн сайхан дэлгэрээд эрүүл энхийг хүсье, эрүүл үежээж тэр их ажил үйлс чинь бүтчихээж эд баялагтай байжээж бид нарын сайхан амьдрал хүсэж мөрөөдсөн одоо гэр бүлийн чинь
амьдрал дээшиж үр хүүхдийн чинь боловсрол, үр хүүхдийн чинь цаашдын амьдралын зам тэгшрэн мөн түүгээрээ цаашлаад энэ сайхан гоё улс орон чинь зөв цагаар ирчин минийргээд улс орон маань зөв тогтолцоондоо сайхан ороод одоо ч гэсэн гоё тогтолцоондоо ороо явж штэ багаар эн чинь нөгөө ертөнцийн суурин ингээд буруу ингээд нөгөө төрөст маань бас муу хүмүүсүүд гараад янз бүр бас суурин байгаа одоо тогтохгүй ингээд сайхан тогтчихлоо одоо. Тэгээд цаашдаа тогтоод ингээд бүхэн дүүрэн сайхан явцгаах байхаа. Тэгээд та нар өрөөгөө л өгөхөд тэгтээ бид нарын өрөөлөөр их орон маань сайхан болно. Ус төр маань сайхан болно. Төр ус маань тогтно. Төмөн олон маань гэсэн ив найрамдалтай тий шашнаар хагаралтахгүй. Одоо ус төрөөр хагаралтахгүй, намаар хагаралтахгүй. Зөвхөн өөр өөрсдийнхөө доторх мөн чанарлуугаа тангоогоод өөр өөрсдийнхөө асуудлыг багаар сайхан шийдээд хотоодоо сайхан хянаад, хөргөчөө сайхан танаад, хиймийн гаралтай хоол хүнсийг баг авч хэрэглээд тэ гадны улс орноос ирж байгаа тэр хиймийн гаралтай хоол хүнс гэдэг чинь бол хамгийн чухал бид нарын хор тавдар үүсэж байгаа хамгийн том систем байгаа юм. Тэгэхээр үндсэн оршууныхаа Монголынхаа хөрсөнд ургасан мах, үр тайрай, талах тайрай, сүү, цагаан, эдээ мэдээ юу л вэдийн тэр үндсэн оршуугаа зөв сайхан өдөрт гэр орондоо хоолоо хийж идээ. Тэгээд тэр илүү тутам мөнгнүүдээ тэр бүгдөө одоо асуудалтай, эдийн засгийн асуудалтай байгаа шүү дээ. Тэнч одоо нэгнээсээ худлаа нууж сайхан баян дүр тоглох бидний хувьд бол одоо тэр цаг үе өнгөрсөн ш. Тийм учраас тэрлүүгээ өгөөд үр зээлдэр өгөө жоохон таньж өгөөд багаар тий бөөн өгч чадахгүй ахаа тэр олон үр зээл тавьж болохгүй бүгдийг ингээд нам хянаад тэгээ хувцснуудаа сайхан танаад өөрт байгаа хувцснуудаа сайхан тордод сайхан өмсөө гадуур доторх эсэн шидээ одоо хог хаяг талаар хувц хийдэг болчих цаад улс орн чинь тэгээ бид нар энэ тигийн хог хаягдлын хувц өмсөж бас хувцсны бузар тусаад явах үү тий. Тэгэхээр дотоодод тохон байгаа мөн чанарынхаа хувцснуудыг өөрсдөө өмсөө танаад гэр бүлээрээ тэгээ тэр мөнгөө үр зээл рүүгээ падгаж өгөөд аль болох үр зээл ахиж тавихгүйгээр зөв замаар халахвал өөрөө чинь нөгөө нэг сэтгэлийн зовлон багасна. Шанал багасна. Амтны дарамт багасна. Тэгээд гадуурх одоо тэг хэрэглээнүүдээ бүгдөө багасгаад хоол одоо тий дуу жиддэг бүх хөл зүйлсүүдээ гатуур одоо цагаан өнгөрөөдөг бүх зүйлсүүдээ танаад гэр орондоо үр хүүхдэр өдргөө дотоод мөн чанарлуугаа үр хүүхдээ ажиглаа үр хүүхдээ хайрлаад өрөөгөөд энэ гэр орон маань юу болж гинөө гэдэг ингээ хурдхан шиг ажил тараа гэрлүүгөө гүгээд ирдэг ийм сайхан гоё оршоогоод ирэх юм бол энэ Монгол улсын маань бүх айлуудын амьдрал тэгшрээл тэгэл гоё ариун сайхан галынхаа ариун сэтгэлийг дахиад тэгээ сайхан болоод энерги хөвтөлцгөөл хайраар ундраал урсаад үр хүүхдүүд чинь таны гисэн шидийн юмар зовоохгүй ертөнцийн муухай юмнаас далтын юмнаас бүртэл үр хүүхдээ хамгаалаад одоо ийм тогтолж шít Монголын үрсүүд рүү тэгэхээр үр хүүхд рүүгээ бид нараа гарах цаг байсан. За ингээд талархъя бүгдөөрэнд нь тэгээ авахгүйгийн ухаанаараа сайхан миний ярьж байгаа зүйлсүүдийг авахыг аваад хэрэгжүүлэх юм одоо хэрэгтэй зүйлсийг аваад тэгээд та бүхэн маань авахгүйгийн ухаанаар аливаа юмыг хандаж байгаарэ. Заримдаа алдаатай зүйлч гаргана, заримдаа зүйлч их гаргаж явж магадгүй. Тийм учраас хүн гэдэг юм өдөр тутамдаа гэгэрсэн хүн биш учраас алдаа оноотой явж идэг. Хүн болгон алдаа болгоноос суралцж өдрөөс өдөр зөв замыг халахж явж идэв юм аа. За тэгээд та бүхэндээ талархъя. Хэрүүлэгтэй хүсье өдрөг сайхан өнгөрөөгөөрэй. Баярлалаа. Баярлалаа.